сайхан байцгаана уу? Их хоршгоо тараад мэрэгтэйгээ цуг байдаг та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Тэгээд миний subscribe бас 6000 болсон байна. Та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За энэ та бүхэндээ ингээд энгийн ямар нэг чулуу молоо тавихгүйгээр шууд 3 карт илгээж тавьсан байгаа. За тэгэхээр та бүхэн эндээс харж агаад ерөн сонгоход болно. Ер нь бол картын утгыг нэг харахгүйгээр аль карт танд илүү их онцгой санагдаж байна. Тэрийгээ сонгоход болно гэсэн үг. За энэ бол 3-ын саваа байна. Картууд янз бүрийн уншлагатай байдаг. Гэхдээ яаж ч гарсан байсан өөрийнхөө зүн совиндоо итгэж найдаж сонголтоо хийгээрэй гэж хэлмээр байна. 4 аяг гарч ирсэн байна. 2 дугаар бүлэг. 3 дугаар бүлэг. Ten of Pentacles 10-ын зоос гарсан байна. За тэгээ картууд маань эерэг, сайн, муу гэж ер нь бол энэ сонголтын картн дээр гарсан байгаа. Гэхдээ та нар яг сонгохдоо сайн картын сонгуул гой гарна гэдгээрээ биш. Ер нь бол зүйн совиндоо итгэж аль карт нь илүү их нүдэнд чинь тусаад байгаа. Тэрийгээ сонгоход болно гэсэн үг шүү. За тэгээд та бүхэндээ одоо уншлага дээрээ уулзъя. За 1-р бүлгийнх нь ирээдүйдээ тавтаа морилно. За мэдээж та бүхний сонгосон карт маань 3-ын саваа гэж гарч ирсэн байгаа. За ер нь дээдлийн асуулт маань болохоор 8-р бүлгийн 8-р сарын ерөнхий энергийг ингээд үзсэн байгаа. За bridge light гэсэн байна. Ер нь бол 1-р бүлгийн хамгийн ерөнхий энерги нь та бүхэн өөрийнхөө тэр дотоод гэрлийг гэрэлтүүлээрээ өөртөө итгэлтэй байгаараа гэдгийг айгүй тодор сануулад байгаа юм шиг харагдаж байна. Ер нь бол ингээд гэрэл гэдэг зүйл хаанаас гардаг вэ гэдгийг бас маш сайн ухаж ойлгож мэддэг болвол байгаль ихтгэлхийтэйгээ илүү гоё ингээд нэгдэх хэрэгтэйг айгүй харуулад байгаа юм шиг харагдаж байна. За өөрийгөө сайн сайхан зүйл зориулах нь хизээч буруу зүйл биш ээ. Зарим хүмүүс үл тоомсорлож байхад зарим нь үнийг ашиглаж байна. Муу энерги таны гэрлийг дарахыг бүү зөвшөөрөөрэй гэсэн байна. Тэгэхээр 1-р бүлгийнх нь энэ 8-р сарда маш гоё гэрэлт хэрэгтэй. Энэ гэрлийг хардаа нарны гэрэл яг энэ модны дундаас ингээд тодор гэрэлтэж байгаа юм шиг ер нь та бүхний 8-р сарда болвол дотоод ертөнцөө маш сайхан гэрэлтүүлэх хэрэгтэйг харуулж байна. Тэгээд гэрэлтүүлэхэд чинь өөрийгөө сайн сайхан зүйл зориулах нь буруу биш шүү. Өөрийнхөө дотоод ертөнцийг гайхамшиг гэрэлтүүлснээрээ та бүхэн альва амьдрал дээр нухлаг янз бүрийн бэрхшээл саад бүхэн дээр та нар давах тэр их дотоод хүч чадал чинь та бүхний дотор байдаг шүү гэдгийг маш тод илэрхийлж байна л да. Зарим хүмүүс нь энийг нөгөө нүдэнд харагдахгүй зүйлсийг нь үл тоомсорлоод нэг ойшоохгүй байгаа ч зарим нь энэ гэрлийн замаар өөртөө ашиглаад сайн сайхны бүтээгээ явж байгаа шүү гэдгийг маш тодор илэрхийлж байна. За тэгээд ер нь бол 8-р сард янз бүрийн энерги холилдноо. Сайнтай, муутай бүх энергиуд байгаа учраас өөрийнхөө тэр ингээд онцгүй энергитэй байдлуудаас өөрийгөө маш сайн хамгаалж байх хэрэгтэйг сануулад байна. Чиний гэрэл чинь хамгийн чухал шүү. Чамд бөгөөд бусдад маш чухал гэрэл шүү гэдгийг маш гоёор харуулад байна. Тийм учраас 8-р 1-р бүлгийнх маань 8-р сард маш их дотоод хүч чадлаа нээж чадвал маш гайхалтай үр дүн харуулахар байна шүү. Тэгэхээр энэ ер нь 8-р сарын ерөнхий энерги маш гоё гарч ирсэн байна. За энэ дээр Turtle Salem гэсэн байна. Маш хөөрхөн нөгөө яст мэлхий гарч ирсэн байна. Энэ олох дээр усан дотор тэгээд хуурай газар ч амьдарч чаддаг. Маш гоё нөгөө амьдралын бүх талбаруудад айгу дасан зогсох чадвар өндөртэй ийм гоё амьтан байхгүй юу? Сүнслэг амьтан байна л та. Энэ маш гайхалтай байна. Айгу
ус шиг ингээд гоё урсгалаараа байж чаддаг, маш гоё зүүн совны өндөртөө ийм гоё хаана амьдрах, хаана байх энэ бүх хуурай газарч байж чаддаг, усан дээр усан доторч байж чаддаг, далгаа тэнгис, гол нуур шанд бүхий л зүйлд ингээд дасан зогцох чадвар маш их өндөртөө ийм сайхан мэлхий гарч ирсэн байна. Саалам гэдэг нь 50 байдал. За 1-р бүлгийн 8-р сарда ер нь бол дотоод ертөнцөө энэ маш хүчтэй зүүн совинтой амьтан учраас өөрийнхөө тэр 50 байдлыг ер нь бол эрхэмлж явах нь маш их чухал юм байна л да. Тэгээд яс мэлхийн мэрэгэн ухаан бидэнд амар тайван замаар алхаж түүндээ шийдэмгий тайван байх талаар заадгаа. Та завгүй амьдралдаа завсарлага авч эргэн тойрноо эсвэл дотоодтойгоо илүү үндэслэлтэй зүйлийг хайж олоход урам зориг орж магадгүй юм аа. Удаан хугацааны шийдэл олж чаднаа гэсэн байна. Та энэ 1-р бүлгийнхэн маань дотоод гайхамшиг гэж хэлсэн шүү дээ. Энийг дотоод руугаа өнгөх хэрэгтэй, өөрийнхөө дотоодыг гэрэлтүүлэх хэрэгтэй. Энэ дээр ч мөн адил ер нь ингээд маш гоё бас адилхан утгатай гарч ирээд байна л да. Энэ яс мэлхий амьтан байна. Маш гоё тайван, амар амгалан, мэрэгэн ухаантай бидэнд ийм хаашаа явах чинь хүртэл 1-р бүлгийн заахаар байгаа байхгүй юу? Хэдий удаан ч гэсэндээ та бүхэн ийм мэлхийг дагаад явах юм бол маш гоё зөв чиглэл рүү явж чадхаар харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд та бүхэнд бол 1-р бүлгийнх нь хаашаа явах, яаж явахыг ер нь өөрийнхөө тэр дотоод гайхамшиг гэрлийг асаачих юм бол маш гоё замчлаад удаанаар ингээд зөв зүйл рүү чинь ингээд аваа явахд маш бэлэн байгаад байна. Зарим нь одоо ингээд энэ үл үзэгдэх зүйлсийг ингээд үгүйсгдэг болвол зарим хүмүүс нь маш гоёор ашиглаж чадж байгаа байхгүй юу? Ашиглана гэдэг нь нэг ёсондоо ийм гоё сүнслэг өөрийнхөө тэр дотоод сүнсийг сэрэж чадсан хүмүүс маань өөрийнхөө энэ гадаад ертөнц болон дотоод ертөнцийг хоёулангийн маш гоё гайхамшигтай тэнцвэртэй авч явж чаддгийг яриад байгаа юм л та. Тэгэхээр тэр хүмүүс бол маш гайхалтай бусдыг хайрлаж чаддаг, өөртөө бас хайрыг өгч чаддаг, ийм гайхалтай тэнцвэрийн тэр баланс, амар амгалангийн балансыг маш гоё авч явж чаддгийг илэрхийлж харуулж байна л да. Тэгээд ер нь 8-р сард бол ер нь их завгүй байх нэ. Ер нь 1-р бүлгийн ажил амьдрал гээд маш их завгүй байх, мөнгө төгрөг олох ч юм уу, ямар нэг ажил бүтээхэд маш гайхалтай үр дүн 50 байдлаар та нарын тэр хүсэжсэн бүхэн чинь маш гоё биелэхээр байна л та. Хэдий жоохон ингээд удаан ч гэсэн жоохон өөрийнхөө тэр түрийг бариад татаад хурдтай давхихгүйгээр жоохон түрийг татаад удаанаар ингэж явах юм бол ямар тач та бүхнийг энэ мэлхий маань 50 зам руу чинь маш гоё зөв зүйл рүү чинь замчилж өгөхөр байна. Гэхдээ та нар нөгөө замчлан гэхээр мэлхий гарч ирээд ингээд замчлан гэж бити ойлгоорой. Гэхдээ энэ мэлхийгээ дотоод ертөнцид ер нь ингээд бодох хэрэгтэй шүү дээ, тийм ээ? Бодож тунгаах хэрэгтэй. Тэгэхээр эн чинь та 1-р бүлгийн зүүн совинтойгоо холбогдоод гэж харагдаад байна л та. Тэгснээр удаан байсан тэгж чадсанараа маш гоё зөв зүйлийг олох юм а гэдгийг маш гайхалтай тодор харуулж байна. Тэгээд хэдий их мөнгө төгрөгийн ажил их байсан ч гэсэн өөрсдөө сайн амраах хэрэгтэй. Тэгээд эргэнд одоо нэг өөртөө нэг завсарлага аваад тэгээд энэ жоохон ядраад байгаа бол хөвтөж амраад тэгээд өөртөө бас эргэн тойрноо хараад дотоодоо илүү их сонсохыг хичээх юм бол зөв арга зам олох жишээ нэ. Тэгээд тэрнээсээ дотоод гайхамшигасаа илүү тэр урам зориг ирч хүчийг олж авахаар байна л да. Ямар нэг шийдэл олохын тулд энэ сүнслэг амьтан шиг удаан хөдлөж явснараа ер нь урт хугацаанд зөв шийдвэрийг олж амьдралаа сайн сайхан руу авч явах магадлал маш их өндөртэй байгаад байна. За тэгээд энэ ардаа та бүхний сонгосон 3 саваа гарч ирсэн байна. Яг ингээ мэлхийн энэ хоёр та 3 саваа хоёр нэг рүү харж байгаа биз? Тэгэхээр 8-р сард бол та бүхэн маш их шийдэмгүй байхаар, зоригтой байхаар байна. Төлөвлөгөө маш сайтай байх хэрэгтэй.
Ер нь юу хийх ёстой билээ те? Би одоо цаашдын амьдралдаа өөрийнхөө дотоод ертөнц болон ингээ гадааддаа яаж авч явах ёстой? Энэ бүхнийг маш гоё логик ухаанаараа бодож сэтгэж төлөвлөө гаргаж чадсанараа энэ мэлхий шиг юм тайван байдлаар урсгалыг та нар олж чадах нэ. Маш гайхалтай. Тэгээд та бүхэн дотроос чинь хэдий тийм их ингээд маш их гал ирч хүчтэй байсан ч гэсэндээ жоохон ингээд төрийгээ татгээд ярьдаг шиг тэг жоохон удаан тайвнаар ингээд явж чадах юм бол зөв зүйл рүүгээ ингээд чиглэгдэхэр байгаад байгаа байхгүй юу? Хит хурдан байж болохгүй. Хурднаасаа болоо жоохон алдах тохиолдлууд гарна. Зарим талаараа зөв байж болно. Зарим талаараа жоохон эрсдэлтэй байх магадaltaй. Тийм учраас ер нь энэ дотоод галаа унтраахгүйгээр тайван бодож тунгаагаад алсын тэр урт хугацааны зүйлийг та бүхэн 8 дугаар сарда бүтээж байгаа, шинийг олж байгаа ийм байдалтай харагдаж байна. Үнэхээр гайхалтай байна. Тэгээд та бүхэн болоод ер нь энэ яаж ч бодсон дотоод тэр гэрлэл маш сайн анхаарах хэрэгтэй. Үнэхээр л анхааралд авч хилцэж бодож тунгаах хэрэгтэй цаг үе нэрсэн байна л да. За энэ 8 дугаар сарда ер нь 1-р бүлгийнхэн маань хорим найранд маш их урилга авахаар ямар ч хэсэн урилга авч маш гоё баяр тэмдэглэж ах дүүнэрээ уулздаг. Ойрдоо ерөөсөө уулзаагүй тийм хүмүүстэйгээ хорим найран дээр уулзах ч юм уу, ямар нэг байдлаар найзынхаа хоримд урагдах ч юм уу, иймэрхүү байдлууд маш их явагдана. Тэгээд энэ манай Монголын маань ёс заншилд угаасаа 8 сард намрын цагуудаар маш их хорим найр болдгоо штэ. Тийм учраас ер нь хорим найр их болохоор байгаад байна. Тэгээд тэр хугацаанд бие биентэйгээ илүү их ярилцаж гэр бүлийнхэн хамаатан садангууд маань уулзалдаж илүү их өөрсдөө нээж ярьж чадаагүй үгсээ илүү их гой дотн яриа өрнүүлж илүү их ойлголцолд хүрэхээр байгаад байна л да. Тэгээд 1-р бүлгийнхэн магадгүй хорим найр бас маш гоё хорим найр бас тэмдэглэхийг үгүйсэхгүй байл да. Хүнтэй суух ч юм уу, хорим хийхээр ч юм уу, хөөх тийм байж штэ. Тэгээд хардаа айгуу сайхан хань ижилтэйгээ бат бөөх тэр хань ижилтэйгээ учирснараа гэр бүл болохоор гоё шүүн бөөж аль хэдийн авчихсан хорим найраа ингээд зарлаад байж байгаа тийм хүмүүс бас байхыг үгүйсэхгүй. Саяны ярьсанчлан урилга авсан хүмүүс зөндөө харагдаад байна. За ерөнхийдөө маш гайхалтай байна. Тэгээд ерөнхийдөө 8 дугаар сар маань ер нь ачаал ихтэй байх нэ. Хорим найр гэж их явахаар төлөвлөгөө гаргаж өөрсдөө тэр нөгөө эр зориг урам зоригоо айгүй тийм ирч хүчтэйгээр эхлүүлэхийг хүсэж байгаа тийм байдалтай хүмүүс харагдаад байна. Маш гайхалтай. За 2 дугаар асуулт нь ажил төрөл мөнгө санхүүг нь үтсэн байгаа. За 10 дугаар сард ер нь бол ажил төрлийн хувьд та бүхэн ямар ч байсан өөрийнхөө тэр хүсэж байсан, судалж байсан, төлөвлөж байсан зүйлээ хийж эхлүүлэхээр байна. Маш гайхалтай. Тэгээд энэ бол бас удаан бас бодсон байхыг үгүйсэхгүй байл да. Маш удаан төлөвлөсөн байхыг үгүйсэхгүй. Магадгүй тэгээд дэлхийгээр аялах ч юм уу энэ хоёр маань хоёулаа once гарч ирлээ. 1-р бүлэг яагаад ч юм энэ дотоод сэтгэл нь айгүй их тийм гал дүрлцэл ер нь айгүй тийм ирч хүч өндөртэй байхаар байна л та. Тэгээд аялах зугаалах тал дээр маш их эмоционал ер нь их догтлолт өөрн байдалтай байгаад байгаа хөөе. Энэ дээр бас төлөвлөгөө гаргасан. Аяллаа төлөвлөгөө энэ бүхэн маш гайхалтай байна л да. Ер нь бол мөнгө санхүүгээ олж чадсан. Ер нь 8 дугаар сарда мөнгө олцоод ингээ хадгаламжид хийж агаад 8 дугаар сарда бас аялж байгаа хүмүүс бас их байгаад байна. 7 дугаар сарда ер нь хараахан аялж чадаагүй хүмүүс бас байгаад байна.
Тэгээд төлөвлөгөөгөө гаргаад маш их судалгаа хийгээд гадаад орн руу явах гээд байгаа хүмүүс байгааг үгүйсэхгүй байна л да. Өвлийн хугацаанд гадаад руу бас аялах ч юм уу, эсвэл 8 дугаар сардаа аялах ч юм уу, 10 сардаа ч аялах хүмүүс байхыг үгүйсэхгүй байна. Энэ бол ерөнхийдөө явж байгаагүй газар руугаа маш гайхалтай ингээ мөнгө олцоод ер нь цаашдаа аялна гэсэн их төлөвлөгөө гарч ирж байна. Тэгээд одоо ажил төрлийн тал дээр ингээд 10-ын саваа маань уруу хараа гарч ирсэн. Маш их хүнд хүчээр ажил хийдэг байсан бол тийм ээ. Маш их хүнд ачаалалтай ажилдаг байсан бол энэ бүхнээсээ 8 дугаар сард дуусгуур болж байна. Маш гайхалтай. Та нар өөрсдөө бас эргэж харж чадсан байна л да. Би маш их ачаалалтай ажилдаг. Би бусдын өөрийгөө гаргуундаа хаяад маш их ажил төрөл мөнгөний төлөө өөрийгөө хитэг золиослсон байна гэдгээ ухамсарлаад сэрхэг ухамсарлаад дараагийн шат руугаа ингэж гоё аялах эсвэл өөртөө маш гоё амралт авахыг үгүйсэхгүй харагдаж байна л да. Монгол орноор ч гэсэн аялахыг үгүйсэхгүй байна л да. Ер нь их судалгаа шинжилгээ их хийж байгаа. Ер нь гадаад орн руу явбал би далаатай орн руу мэдээж явна тийм ээ. Тэгээд эсвэл болоод өвлийн цагт би энэ ч Монгол цас орж явахад би дулаан уйлал руу явна гэдэг ч юм уу. Энэ улс дээр айгүй тийм алсын төлөвлөгөөтэй надад харуулад байна л да. За Queen Caps энэ аягны хатан аягны хаан хоёр маань хоёулаа ингээд уруу хараа гарч ирлээ. Тэгэхээр энэ хардаа энэ дээр аягны зоосны хатан маань уруу, энэ дээр аягны хаан маань уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр хардаа эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ энэ 8 дугаар сардаа ер нь их ачаалалтай байдалтай их байгаад байна л да. Тэгээд жоохон ачаалалтай их байснаасаа болоод мөнгө төгрөгийн тал дээр ер нь бусдад нөгөө нэг жоохон ингээд мөнгө олохын тулд ажиллаад байгаа эрч хүч энерги их зарцуулж байгаа учраас бусдад жоохон нөгөө онцгүй харилцаа үүсгэх юм уу ер нь их завгүй байгаад байгаа байхгүй юу? За мөнгийг бол олж байгаа. Тэгээд өөрийнхөө дотоод сэтгэл зүйдээ жоохон ингээд юу яхаар байна л та. Бусдаа жоохон ингээд ядарснаасаа болоод магадгүй сөрөг харилцаа үүсгэхийг үгүйсэхгүй байна л та. Энд дээр ч гэсэн эрчүүд маань эрэгтэй хүмүүс маань бас 8 дугаар сарда маш их ажлын ачаал хийхээр ажиллахаар байгаад байна л та. Тэгээд бас их ядралтанд байхаар тэгээд нөгөө зөн сов нэнэтрэ нөгөө өөрийнхөө сонсдог мэдрэмжүүд маань жоохон ингээд бүдгхэн болохоор байгаад байгаа байхгүй эмэгтэй ч бай эрэгтэй ч бай. Ягаад гэвэл энэ хүмүүс маань ер нь бол амьдралаа бас сайн сайхны нөгөө мөнгө төгрөгөө олж амьдралын наад захын хэрэгцээнүүдээ хангахын тулд ер нь их ачаалттай ажиллаад байгаа. Тэгэд энэ хуваараа бизнес хийдэг хүмүүс байхыг бас үүсэхгүй байна л да. Хуваараа ер нь ажилдаг хүмүүс байна. Ер нь заримдаа 8 дугаар сарда өөрсдөө тийм нэг юу өгөхгүйгээр амралт өгөхгүйгээр бас ажилдаг хүмүүс байхыг үүсэхгүй байна. Ойдол хийдэг, гараараа маш гоё урлал хийдэг энэ хүмүүс маань магадгүй ингээд бусдаас ингээд захиалга авцсан. Тэг энийг одоо ойж дуусгах ёстой гэдэг ч юм уу. Айгүй бол энэ хардаа энэ дээр хорим найр гэсэн штэ нэрэ. Хорим найр болох гээд нөө дийл мэлний захиалга авсан хүмүүс байхыг бас үгүйсэхгүй байна л та. Эрэгтэй хүмүүс маань бас их энэ дээр айгүй тийм гархан хүмүүс байхыг үгүйсэхгүй харагдаад байна. Дандаа ингээ гараар юм хийдэг хүмүүс харагдаж байна. Тэгээ мөнгө бол сайн олдгоо. Тэгтээ маш их ачаалалтай байдаг хүмүүс байна л да. Тэгчээд ингээ мөнгө их олдог жоохон ингээ хэцүү өөрсдөө жоохон ядраад байгаа хэрнээ
ер нь цаашдаа ингээд бас зорилгоо тавьчихсан байгаа даа л да, ингээд аялах гад ингэж үхтлээ нөгөө ажиллаж агаад ингэж аялах гад байгаа хүмүүсийг бас үүсэхгүй байгаа даа. За 3 дугаар сард 3 дугаар асуулт нь харилцаа хамтрал ямар байна вэ гэж асуусан байгаа. За тэгээд зарим хүмүүс маань маш сайхан ингээд өөрсдийнхөө тэр харилцаа талбараа маш их чухалчилж үзэж байгаа хүмүүс байна л да. Бусдаа ингэж харилцаж болохгүй, бусдыг хайрлаж инхрэйлэх хэрэгтэй, бусдыг ингэж яана. Өөрийнхөө тэр хатан энерги илүү их сэргээж байгаа хүмүүс бас харуулад байна. Илүү их 8 дугаар сард харилцаа тал дээр ч юм уу, ер нь 8 дугаар сард маш гоё хатан энерги илүү их сэргээж байгаа хүмүүсийг бас үгүйсэхгүй байна л да. Зэн совны өндөртэй болж байгаа хүмүүс бас байна. Тэгэл мэдээч ингээд зүүн совны өндөртэй хүн чинь харилцаа тал дээр ямар байгаа вэ? Ойлгомжтой тий? Бусдыг маш гоё хайрладаг, бусдыг халамжилдаг ийм сайхан энергиуд байгаа даа л да. За энэ 3 карт маань дандаа ингээд уруугаараа гарч ирсэн. Дөрвийн сэлэм гарч ирсэн, доошоо гарч ирсэн пүүл карт маань. Дөрвийн аяга, дөрвийн сэлэм, дөрвийн аяга. Энэ хоёр маань угаасаа ингээд жоохон ингээд харилцаад хамтрал тал дээрээ хитрхийх ачаалснаасаа болоод жоохон ингээд өөрийнхөө тэр суур илүү их нөгөө зөн совн бодлын төр дээрээ жоохон дэнжгэнхээр байгаад байгаа байхгүй юу? Харилцаа хамтрал тал дээрээ жоохон ингээд сөрөг зүйлсүүдийг ингээд үүсгэж гээд байгаа хүмүүс бас байгаад байна. Тийм учраас 8 дугаар сарда маш сайн болгоомжтой бусдаа харилцаараа гэж хэлмээр байна. Ер нь бусдыг муухай үг хэлж те өөрийнхөө тэр зөн совгоо үнэхээр сонсч чадахгүй байгаад байна л да. Харилцаа тал дээр жоохон ингээд сөрөг бодол, сөрөг мэдрэмжүүд орж ирэх гээд байна. Бусдыг жоохон ингээд буруугаар бодох гээд байгаа ийм талууд маш их ажиглагдаж байна. Тийм учраас тэгээд энэ хардаа ийм пул карт маань өөш доошоо гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол энэ харилцаа хамтрал тал дээрээ ганцаараа хийхээсээ илүү бусдаа бас ер нь хамтрах хэрэгтэй. Тэрэн дээрээ өөрийнхөө тэр нөгөө нэг харилцаа талуудаа шинээр эхлүүлж ингээд харилцаагаа засах шаардлагатай. Өнгөрсөн тэр нөгөө нэг шарх сөрөв харилцааны тал дээр жоохон ингээд онцгүй нөхцөл байдал үүсгээд байдаг бол энэ 8 дугаар сарда энэ бүхнийг ер нь тавьж уулах хэрэгтэйг харуулж байна. Энэ чинь нэр за байж 6-гийн сэлэм юм байна. 6-гийн сэлэм уруу гараад энэ 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ер нь харилцаа хамтрал хуучин харилцагчтайгаа нөгөө нэг явж чадахгүй онцгүй харилцаатай хүмүүс байсан ч гэсэн эсвэл янз бүрийн сөрөг орчин нөхцөл байгаа ч гэсэн тэр зүйлсээсээ ер нь ямар нэг байдлаар харилцаа гэж үзсэн болохоор хамтрагч, найз нөхд эсвэл хань ижил ч юм уу жоохон онцгүй тийм харилцаатай хүмүүсээс салж чадахгүй байгаа энергийг харуулж байна л да. 8 дугаар сардаа ч гэсэн энэ энергитэйг орж байгааг харуулж байна. Энэ энерги гарч ирэхээр за ер нь буугаад өвчсөн хүмүүс амьдралд өөртөө ер нь буугаад өвчсөн хүмүүс ер нь хуучинтайгаа их зууралддаг. Намайг хин тоохов дээ. Би цаашаа ганцаараа болчвол ийм олон хүүхдтэй ч юм уу яаж авч явах юм бэ? Надад дахиад хань ижил олдохгүй ч юм уу. Иймэрхүү нөхцөл байдлууд ерөөхдөө бас их үүсгдэг. Эсвэл бол энэ ажлаасаа гарчвал би юу хийх юм бэ гэд. Өөрийнхөө ямар нэг байдлаар нөгөө авьяас чадвараа төдийлөн бас харж чадахгүй хүмүүс байхыг үгүйсэхгүй байна л да. Тэгээд 8 дугаар сардаа ч гэсэн энэ бүхэнтэйгээ хуучинтайгаа орж байгаа хүмүүс байна. Тэгээ энээсээ болоод шинэ эхлэлийг арай эхлүүлж чадахгүй байх нэ. Тэгээд зарим тал дээрээ сэтгэл санаа маш их
савлгаатай байгаад байна. Тэгээд энэ сэтгэл санааны савлгаа ийм байдгаа. Амьдрал гэдэг чинь угаасаа л ийм байдаг. Гэт ингээд буугаад өчсөн хүмүүс бас байгаад байна л да. Тэгээд өөрийнхөө нөгөө нэг зүүн сов мэдрэмж гэдгийг бас мэддгүү хүмүүс бас байгаад харагдаад байна. За энэ сахиусан тэнгэрийн зөвлөгөө авсан би assertive гинэ. Итгэлтэй байгаараа тэр одоо ингээд өөрийн чинь амьдрал ингээд янз бүрийн амьдралууд ингээд хүний амьдралд угаасаа ээлжилж байгаа. Тэгэд өөрийгөө ер нь сонсож чадсан хүн л өөртөө маш их итгэлтэй байж чаддаг. Тийм учраас ингээ харилцаа хамтрал тал дээр бусдтай жоохон сөрөг дадал зуршилтайгаа хоргоцсон энергитэй. Ер нь ингээд иймэрхүү хүмүүс байдаг болоод ерөнхийдөө өөрийгөө тэр гэрлийг асаагаараа гэж хэлмээр байна. Тайван байдлыг өөрийнхөө дотоод ертөнцид нээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд итгэл сэтгэлээ бити алдаараа гэд 8 дугаар сарын сахиусан тэнгэр маань хэлж өгч шүү. За тэгээд Сирена гэдэг сахиусан тэнгэрийг ахаад авсан байна. Би бол элбэг дэлбэг байдлын сахиусан тэнгэр. Чамд хэрэгтэй мөнгийг чи авах болно. Үүнийг хэрхэн хийхийг Бурхан хариуцнаа. Итгэлтэй байгаараа. Дандаа итгэлтэй байгаараа гэсэн байна шүү дээ. Та бүхнийг тэр итгэлт нөгөө элбэг дэлбэг байдал маш гоё. Сиренагийн сахиусан тэнгэр маань элбэг дэлбэг байдлыг би та бүхэнд өгөх болно гэж шүү дээ. Тийм учраас чи энийг авахын тулд хэрхэн хийхийг нь зүгээр сахиусуудаа даатгачгаа бити санаа зовж яаж үтгэв дээ. Энэ худлаадаа янз бүрийн тийм энерги илгээхгүй хүссэн болвол хүснээ орхиод мартаад ингээд явчих юм бол Бурхан та бүхэнд 8 дугаар сард чинь ч гэсэн энэ сайхан хүснүүдийг чинь биелүүлэхэд маш ойрхон байна гэдгийг харуулад байна. За тэгээд ойлгомжтой тайлбарласан байх гэж найдаж байна. Тэгээд 1-р бүлгийн нэмэлт бас уншлага байгаа. 8 дугаар сард сайн сайхан юу тохиолдохоор байна вэ гэдгийг харж өгье. 2-р асуулт нь 8 дугаар сард таныг хүсэж байсан ажил юм уу? Эсвэл мөрөөдөл биелэхээр байна уу гэдгийг асууж өгье. 3-р асуулт нь 8 дугаар сард юунд анхаарах вэ гэдгийг харж өгье гэж шийдсэн байна. За тэгээд 1-р бүлгийн 8 дугаар сард нь амжилт хүсье. Тэгээд та бүхэн маань сайхан сэтгэлийг комент бичиж үлдээгээрэй. За юу яачи гэж бодлоо. Ер нь эможи дарвал их зүгээр юм шиг санагдлаа. За саалам гэдэг энэ 50 гэдэг энэ мэлхийг энэ карт гарч ирсэн учраас 1-р бүлгийнх маань энэ гоё 50 байдал, элбэг дэлбэг бас байдал тийм ээ. Ийм сайхан 50 байдлаар бүх зүйл элбэг дэлбэг сайн сайхан амьдрал ирдэг юм шүү. Тийм учраас өөрсдөө энэ сайхан бэлэгдээд саалам гэдэг мэлхийг гэдэг карт эможи дарж үлдээвэл бас маш их баярлалаа. Тэгээд улаан зүрх бас дарж үлдээвэл маш их гайхамшигтай байдаг. Тэгээд 1-р бүлгийн амжилт хүсье. Лайк, subscribe дараараа. Нэмэлтийг бол авахыг хүсвэл холбогдох линктээр дараад орж иж болно. За амжилт хүсье. За 2-р бүлгийн ирэлэнгдээ 5 тайм хорлоно. За та бүхний сонгосон карт маань Four of Cups гарч ирсэн байгаа. 8-р сарын ерөнхий энерги гэсэн байна. За иржүү beneath yourself гэнэлтэй өөрийгөө сэргээ гэсэн карт ерөнхий энергитэй гарч ирсэн байна. Альва асуудал дээр өөрийнхөө тэр энергийг алдсан байгаа болвол ер нь өөрийнхөө тэр хүч чадалд өөртөө итгэж сэргээх хэрэгтэй гэсэн тийм эхний гарчигнаас нь тэгж санагдаж байна. За өөрийнхөө хязгаарыг мэдэрч тэдгээр нь таныг чиглүүлэхийг зөвшөөрөө. Хязгаарлалтууд нь танд өөрийгөө илүү сайн арчилахыг зааж байгаа юм аа. Та ямар ч байдалд үгүй гэж хэлэх бүрэн эрхтэй гэсэн байна. Тийм учраас энэ карт маань
өөрийнхөө тэр нөгөө хязгаар гэдгийг айгүй мэдрэх хэрэгтэй гэж юм л да. Өөрийн тэр хүч чадлыг хязгаараас нь давахгүйгээр ер нь бол өөрийнхөө чадах хэмжээнд нь ер нь барьж авах нь ер нь илүү тийм сайн сайхан зүйлс тоглохоор байгаа байхгүй юу? Тэдгээр нь та нарыг 2 дугаар бүлгийнхнийг чиглүүлэхийг зөвшөөрөөрөө гэж энэ өөрийнхөө дотроос тэр хязгаарлалтууд өөрийгөө хязгаарласан тэр нөгөө нэг байдлууд байдаг болвол тэр хязгаарлалтуудаа ер нь мэдэрч тэр хязгаарлалтууд нь та бүхнийг ер нь ерөнхий хаашаа явах ёстойг ерөнхийдөө чиглүүлж өгөх юм байна л да. Чиглүүлж өгснөөрөө та бүхнийг зөв зүйл рүү ингээд чиглүүлэх гээд байна. Тийм учраас сэтгэл зүрхээ гоё нээлттэй байлгаа гэсэн утга санааг илэрхийлж байгаа юм шиг санагдаж байна. Хязгаарлалтууд нь ер нь танд өөрийгөө илүү сайн арчилахыг зааж чадна гэж юм л та. Тэгэхээр өөрийгөө ямар нэг байдлаар ганцаараа байх хэрэгтэй байна л да. Хитрхи их бусдын дунд байдаг болоод жоохон баг зэргийн ингээд өөртөөгөө хязгаарлаад ганцаараа байж үзээд өөрийнхөө юу болох байгаа энэ дээр айгүй сайн төвлөрхийг сургаад байгаа юм шиг санагдаад байна л да. Тэг чадсанараа та хаашаа яаж өөрийгөө хаашаа чиглүүлэх талаар бас нэлээд их чиглүүлэхтэй болж чадхаар харагдаж байна л да. Тийм учраас 2 дугаар бүлгийнхний ерөнхий энэ 8 дугаар сарын энерги нь тэр өөрийгөө хязгаарлалтуудыг ерөнхийдөө мэдэрч байх нь зүгээр юм байна. Зарим талаараа бусдад бас үгүй гэж хэлэх бүрэн эрхтэй байгаа шүү гэдгийг хэлээд байна. Тэгэхээр ер нь бол бусдын дунд их өөрийнхөө тэр алдсан бүх зүйлсүүдээ олж авах хэрэгтэй. Өөрийгөө ганцаараа байлгаж чадсанараа бүх зүйл чинь тодорхой болж чаднаа. Зарим талаар үгүй гэж хэлж сураарай гэдгийг хэлээд байна. Тэгэхээр 2 дугаар бүлгийнх нь магадгүй ингээ бусдын дунд дандаа өөрийгөө орхичихсан, бусдад хит их өөрийгөө зориулдаг ч юм уу иймэрхүү байдлууд их байдаг болвол ерөнхийдөө энэ удаад 8 дугаар сардаа өөрлөгөө ер нь их төвлөрхийг заагаад байна л та. Тэгж чадсанараа дараагийн шинэ алхмуучин гарч ирэхээр байна. За энэ creative reflection гэдэг Анашке карт маань гарч ирсэн байна. Тусгал гэж юм. За хэрв та хүнд байдалтай тулгарч байгаа болвол шийдвэр гаргахад яарч шийдвэр гаргах хэрэггүй. Шийдвэрүүдийг шийдвэрлэхээс өмнө асуудлын боломжтой бүх аргаар эргүүлэн бодож тунгаах хэрэгтэй. Энэ байдал нь таны нөхцөл байдлын өөрийнхөө тэр найдвартай үе дээрээ шилжих шаардлагатайг харуулад байна л да. Тэгэхээр зэрэг ер нь өнгөрсөн хугацаанд энэ 2 дугаар бүлгийнх нь хүнд асуудалтай тулгарсан байхыг бас үгүйсэхгүй байна. Тэрнээсээ яаж гарахаа мэдэхгүй бас байжсэн байх шиг харагдаад байна л да. Тийм учраас энэ бүх онцгүй зүйлсүүд хүнд асуудлууд үргэлж биш юм а гэдгийг өөртөө дандаа сануулж авах хэрэгтэй байна. Шийдвэр одоо өшөө гоё сайн сайхан шийдвэр гаргахын тулд яарах хэрэггүй л дээ. Яарахгүйгээр тунгаан бодож ингэж шийдвэр гаргах нь их зүйтэйг харуулад байна. Ер нь бол ингээд ямар нэг асуудлыг ингээд шийдвэрлэхийн тулд өөрөөсөө тэр төвлөрч чадсанараа асуудлыг ингээд тайлах бүх нөхцөл байдал үргэлж нээлттэй байдаг шүү гэдгийг харуулад байна. Таны нөхцөл байдал ингээд ямар байх нь хамаагүй. Тэгээд танд ер нь удахгүй сайн сайхан найдвартай харилцаа, найз нөхдөд ч юм уу иймэрхүү байдлууд үнэхээр ганцаараа ингээд асуудлыг ганцаараа шийдээд байдаг болвол дотн харилцаатаа найз нөхдөдөө хэлж ярьж ингэж юу яахан бас асуудлыг бас гаргалгаанаас гарах тийм замуудыг бас олохоор байгаад байна л да. Хэн нэгэнд итгэж найдаж тэр хинцүү хүнд үед туулж исэн болоод энэ бүхнийг ерөн бусдад ингэж
хэлснээрээ бас ер нь зөв шийдвэрээ олох бас чиглэлүүд нь гарч ирэх нэ. За тэгээд энэ та бүхний энэ 8 дугаар сард ерөнхийдөө энд хүнд асуудлууд гараад байсан. Өөрийнхөө сэргээгээд бас энэ карт гарч ирсэн. Ер нь бол 20 дугаар бүлгийнхэн маань зарим нэг талаараа бүх зүйл ингээд бүтээд байгаа. Зарим талаараа ажил хөрлөмж бүтээд, зарим талаараа ингээд асуудлууд бас ингээд хажуугаар нь ингээд гарч ирээд байгаа. Тэгээд тэглээгээ тэрэн дээрээ хит их бити төвлөрөөрэй гэж хэлмээр байна. Дараагийн шин зүйл байгаа шүү. Итгэл найдвараа бити алдаарай. Тэгээд дөнгөж хажууханд чинь сайн сайхан бүх нь иржээ шүү гэдгийг хэлмээр санагдаад байна л та. Тэгэхээр ер нь бол ямар нэгэн амьдралын хүнд асуудлууд байсан ч гэсэндээ өөртөөгөө зөв төвлөрөөд зөв зүйлийг нь сайн зүйлсийг нь илүү их төлхөө харж болохгүй байгаа зүйлсийг дээрээ хит их анхаарлаа төвлөрүүлэхгүй байх нь 8 дугаар сард ер нь их ээлтэй байна. Тэгэхээр магадгүй энэ 7 дугаар сард, магадгүй 6 дугаар саруудад жоохон хүнд үеүүдийг туулсан болвол хин нэгэнд итгэж барьж байгаа итгэлээ алдах ч юм уу, ямар нэг ажил төрөл дээр бас ингээд итгэл найдвараа тийгээд явж итэл та бүхний хүснээр болоогүй ч юм уу, иймэрхүү байдлууд байсан байж болно. Хэдий тийм ч гэсэн энэ цаг хугацаа үрд мөнгө хүргэлжлэхгүй. 8 дугаар сарда ингэж гуйниглаж янз бүрийн трама болохгүй байсан зүйлийг яагаад энэ хүн надтай ингэж харьцаад байгаа юм бэ гэж өөрийгөө тэгж хүнд байдалд оруулахаасаа илүүтэйгээр сайхан зүйл дээрээ 8 дугаар сард төвлөрч чадах юм бол дөнгөж цаана нь ингээд маш гоё зүйлс та бүхний амьдралд 8 дугаар сард орж ирэхээ байна. Тийм учраас сэтгэл зүй, дотоод мэдрэмжээ ер нь аль болох тайван байдал дээрээ байж сайн сайхан зүйлсийг бодож тунгаах нь зүйтэй харагдаж байна. За тэгээ импрээр гарч ирсэн. Та бүхэн ингээд зөв зүйл дээрээ тунгааж чадах юм бол ийм гоё импресс энэ эзэн хааны энерги дээр очихоор байна. Энэ хүн чинь маш их өөрийн зөн совын мэдрэмж өндөртөө өөрийнхөө амьдрал, ажил бүх хийж байгаа зүйлсийг өөртөөгөө холбогдож зөв чиглэл рүү авч явж чаддгаа. Тэгэхээр та бүхний 8 дугаар сард бол маш сайхан үйл явдал, өөрийн чинь тэр дотоод шинжилэлт хийгдэж чадсанараа ер нь импрер карт шиг, эзэн хаан шиг байж чадхаар өөрийнхөө гэрт эзэн болно гэдэг шиг, бор гэртээ богд, хар гэртээ хаан гэж ярьдаг шиг. За энэ утга бол угаасаа монголчуудын маань гоё зүүр үг байгаа. Энэ бол маш гоё үг орж ирсэн. Тийм учраас заавал ингээ гадагшаа маш том зүйл бодхоосоо илүү өөртөө тэр байгаа гэр орондоо маш гоё тунхаглал үүсгэж, эрх мэдлээ өөрөө авч эрхтэй хүмүүс байдаг болвол, сонсож байгаа болвол өөрийнхөө тэр эрх мэдлийг маш гоё зөв энергиэр ингээд ялгаруулж гэр орондоо амар амгалан тайван байдлыг үүсгэж чадсанараа та бүхэн гартаа эрх мэдэл бүх сайн сайхан зүйлсийг та бүхэн авч чадхаар байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр таны хань ижилчинч, таны хүндлэхээр, таны харилцаа чинь хүртэл гоё болоод оюун бодол чинь их сайхан зүйлийг төвлөрөөд ирэхээрээ аяанда амьдрал гэдэг чинь хүнд үеуд чинь ардаа дуусаад сайн бүхэн, сайхан бүхэн энэ 8 дугаар сард орж ирэхээр маш ойрхон хажууд чинь байгаад байна. Тийм учраас өөрийнхөө тэр өөртөөгөө ерөнхийдөө энэ 8 дугаар сардаа маш сайхан төвлөрөх хэрэгтэй байна. Аль болох зөв зүйлийг бодох хэрэгтэй. Иймэрхүү байдлууд маш их шаардлагатай харагдаад байна. За 2 дугаар асуулт нь болохоор ажил төрөл мөнгө санхүү 8 дугаар сард ямар хөө байна вэ гэж асуусан байгаа. Угаасаа
энэ 2 дугаар бүлгийнх нь бол ер нь гайхалтай байна л да. Мөнгө төгрөг бол сайхан олж чадхаар энэ хардаа одоо та бүхэнд бол ер нь хамгийн нэгдүгээрт өөрийнхөө дээр дотоод ертөнц рүү өнгийж харах цаг үе нь ирсэн байгаад байна. Ингиж өөрт хязгаарлах, өөрийгөө нөгөө жоохон хязгаарлаж ганцаараа байх хэрэгтэй гэсэн. Тэгээд яг энэ карт маань холбогдож гарч иж байна л да. Тэгээд та бүхэн өөртөөгөө ингээд ганцаараа байгаад хит их бусдын дунд байдаг байсан бол ганцаараа нэг байгаад үзээрэй. Зөв гаргалгаа нь гарах гад байна. Ажил төрөл дээр чинь маш гайхалтай хардаа та бүхний нүд чинь бүр ингээд сэргээд ийм гоё гэрлийг харахаар байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхний дотоод ертөнц ийм гоё гайхамшигтай гэрэлтгэхэд байгаад байна л да 8 дугаар сард. Тэгээд та бүхний бүр нүд чинь онгоогоод бүр ингээд юм хийх хүсэл, дур хүсэл чинь нэмэгдэж тэр дотоод хүч чинь бол сэрхээр харагдаж байгаа байхгүй юу? Тэгж чадсанараа хардаа ингээд Ace of Pentacles ер нь цаашдаа амьдралд авч явах цоошин эхлэлийг энэ 8 дугаар сард авахар байна. 7 дугаар сард жоохон хүнд үеийг туулсан байж болно. Цаг ер нь бүх зүйлс ингээд үргэлж ийм байнга энэ чигээрээ явдаггүй гэдгийг маш сайн анхаарч явах хэрэгтэй. Тийм учраас энэ сайн сайхан зүйлс удахгүй ирж гинэ. Та бүхэнд хугацааг өгж гинэ. Тэгж чадсанараа амьдралдаа шин зүйлийг өөрсдөөсөө нээж илрүүлж цаашдаа ер нь авч явахаар тэгээд амьдралд чи хардаа гэр бүл чинь илүү их аз жаргалтай болж элбэг дэлбэг мөнгө төгрөг орж ирэхээр 8 дугаар сараас эхлэлээ тавиараа гэж надад санагдаад байна. Тийм учраас 2 дугаар бүлгийнх нь ер нь мөнгө төгрөг, харилцаа, гэр бүлийн асуудал бүх зүйл дээр ер нь зөв шийдвэр гаргахын тулд дотоод тэр гайхалтай энерги рүүгээ холбогдож энэ гайхалтай хаан шиг гэж ярьсан шүү дээ. Гэртээ ингээд аз жаргалтай гэдэг шиг ийм гоё амар амгалан тайван байдлыг авч ирэхээр мөнгө төгрөгийн асуудал чинь бүгд шийдэгдэхээр цаанаасаа зүгээр ингээд бэлдсэн байгаад байгаа харагдаад байгаа байхгүй юу? За зарим нэг талаараа ингээд 5-ын саваа гарч ирсэн, уруу хараа гарч ирсэн байна л та. За энэ бол мөнгө төгрөгтэй ажил төрлийн тал дээр жоохон маргаан зөрчлөөд бас ингээ байхыг үгүйсэхгүй байна. Ер нь бол өөрийнхөө тэр эрч хүч энерги ер нь зөв зүйл рүү ер нь төвлөрүүлж явах нэг зүйтэй харагдана. Тэгж чадсан ийм сайхан амьдрал ирэх гээдэй шүү. Тийм учраас энэ нэг багахан саадуудыг давж чадсанараа өөр лүгөө өндөгөөд ингэж чадсан. Энийг бол амархан таньчихаар байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас өөр лүгөө ер нь 8 сардаа энэ аз жаргалтай амьдралыг авахын тулд өөртөө бий болохын тулд өөрийнхөө амьдралд ийм гоё зооснууд, алтан шар зооснуудыг өөрийнхөө гартаа барихын тулд энэ эрх мэдлийг өөртөө авахын тулд зөв сэтгэл зүйтэй байх ёстойг харуулж ин л та. Тэгж чадсанараа гоё энэ гоё энергийн 90-100-д энергийн орчлон ертөнцид маш сайхан зүйлсийг та бүхэн хүртэхээр байна шүү гэдгийг маш гоё харуулж байна. Тэгээд мөнгө санхүү бол ер нь гол нь сэтгэл зүй, бодол, оюунда эмоционал, өөрийн тэр сэтгэл зүйд эмоционал сэтгэл хөдлөлтөйгөө их ажиллах хэрэгтэй хүмүүс харагдаад байгаа юм шиг байна л та. Тэгээд зарим тал дээрээ ингээ гунигл чаналдаг, гунигладаг ч юм уу иймэрхүү байдлууд бас их 8 дугаар сар жоохон ингээ савлгаатай байна л та. Тэглээгээд өөр лүгөө ер нь ингээд одоо мэдснээс цааш ер нь өөр лүгөө ерөнхийдөө өндийч харах нь их зөв харагдаад байна. За дараагийн асуулт нь харилцаа хамтрал ямар байна вэ? Энэ 8 дугаар сард гэд асуусан байгаа. Тэгэхээр харилцаа болвол хардаа та бүхний Knight of Cups уруугаар гарч ирсэн. Аягны жанжны карт маань уруу хараа гарч ирсэн. Ямар нэг байдлаараа өөрийгөө жоохон сонсож чадахгүй, харилцаан дээр жоохон алдагдал үүсгээд
жоохон буруу сэтгэл зүй бас илгээчих гээд байгаа талууд их байгаад байна. Тэгээд өөрийнхөө тэр ардаа дээд сэтгэл зүгээ өөрчлөх, шинжлэх хэрэгтэйг харуулад байна. Шинжлэх шаардлагатай өөрийн тэр болохгүй байгаад исэн тий хуучнаа тавьж явуулж шинэ эхлэл рүү орох хэрэгтэйг харуулж байна. Ер нь олоо ингээд картуудыг хараад ахаар зэрэг эрэгтэй энергиуд их давмгаа харагдаад байна. 2 дугаар бүлгийнхний энэ картуудыг хараад ахаар зэрэг эрэгтэй хүмүүс маань ер нь их шинжлэхдэх хэрэгтэй. Ноён нуруучин байгаа шүү. Та бүхэн өөрсдийгөө гоё болгочих юм бол та бүхний тэр эхнэр чинь угаасаа та эзэн хүн шүү гэдэг энэ гоё энерги эрчүүд маань ингээд гартаа авчих юм бол эхнэр чинь угаасаа эхнэр хүүхдүүд чинь та бүхний аясаар байхаар байгаа аахгүй юу? Тэгэхээр угаасаа Бурханаас аяасан та бүхний эзэн, гэрийн эзэн, ноён нуруу гэж явдаг шиг энэ ноён нурууга маш гоё ингээд амьдралдаа гоё сайн сайхан зүйл дээр төвлөрөх хэрэгтэйг харуулад байна л да. Тэгж чадах юм бол маш гоё аз жаргалтай амьдрал одоо ингээд дотоод ертөнцийн гайхамшгүүд энэ илэрхээр байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас өөрийнхөө тэр болохгүй байгаа харилцаан дээр шинжилэлт авчрах хэрэгтэй. Амьсгалын дасгал хийх хэрэгтэй байна. Ингэж чадсанараа та бүхний амьдрал чинь элэг бүтэн маш сайхан байхаар хэрүүл уруулгүй, үл ойлголцолгүй их гоё болох гээд байгаа аахгүй юу? За энэ хардаа хэнгэл маань уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр хүнд үеуд их байсан. Энэ дээр бас хүнд үеуд туулсан гэж ярьсан. Тэгэхээр яг л энэ харилцаа гэр бүлийн харилцаач бай, ажил төрлийн харилцаач бай. Ямар нэг зүйл дээр онцгүй гэсэн зүйлсүүдийг одоо та бүхэн ингээд өөрчлөлт шинжилт хийснээр гарах гээд байгаа байхгүй юу? Тэгж чадсанараа хардаа харилцаа дээр чинь маш гоё шин хамтрал орж ирэхээр та бүхэн энэ бүх гоё сайхан амьдралыг 8 дугаар сарда авахаар энэ хардаа эсо гэд тэр ийм гоё шин зүйлсүүд амьдрал чинь орж ирээд байгаа учраас энэ бүхэн дээрээ анхаармаар байна. Болохгүй байсан тэр харилцаагаа дотоод тэр ертөнцөө болвол энэ гэрэл гээгээ тусгаж өөр лүгээ ер нь өндийг шаардлагатай сөрөг тэр нэг дээр үе нэг ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн нэг итгэл үнэмшил биднэрт угаасаа ингээ заагаад өгцөн. Тэрийг бол тавьж явуулах хэрэгтэйг харуулад байна. Тэгж чадсанараа ер нь бол өөрчлөлт шинжилт та бүхний гарт орж ирэх гэдэг шүү. Ирчүүд маань ер нь энэ картууд эрэгтэй энерги их харуулж байна. Эмэгтэй гэдэг дээрээ энэ хардаа нөхөртөө ингээл хоол авчирна. Нөгөө нөхөр нь болохгүй зүйл дээрээ төвлөрөөд ингээд ахаар зэрэг яаж гэр бүлийн амьсгал, уур амьсгал бат бөх болоход хэцүү болж ирдэг учраас тэгэл ер нь шаналаад байгаа хүмүүс нь эхнэр нь байгаа юм шиг хардаа ингээд их л сандарсан байдалтай хоолын бэлдээд өгөхөр зэрэг нөгөөх нь ингээд гуниглаад ямар нэг болохгүй зүйл дээр маш их төвлөрөөд байгаа их нөхрүүд нь тийм байдлаас гарах хэрэгтэйг маш их харуулад байна. Өөрчлөлт шинжилт хэрэгтэй. Өөрийнхөө тэр зан чанаранда ер нь энэ дотоод шарах сорив байдаг бол энийг эдгэх шаардлагатайг харуулад байна. За сахиусуудын зөвлөгөө авсан байна. Choice new direction гэсэн байна л да. Шин чиглэлдээ сонгох гэсэн байна. Энэ гоё хардаа тэгэхээр зэрэг саяны яриад байгаа энэ картуудтай маань энэ сайхан сахиусын тэнгэрийн карт маш гоё холбогдож гарч ирж байна. Тэгэхээр та бүхний ингээд дотоод ертөнц чинь та бүхний ингээд сонголт choice чинь байгаа шүү. Тийм учраас шин чиглэлийг сонгох хэрэгтэй гэсэн энэ 8 дугаар сарын сахиусын тэнгэр маань ингэж батлан харуулж байна. Хайр гэдгийг мэдрээрээ энэ хардаа эрэгтэй эмэгтэй хоёр агойц маш гайхалтай. Тэгэхээр энэ гэр бүлийн сахиусын тэнгэрүүд маань ер нь шин сонголт, шин чиглэл
шин сонголтыг хийх хэрэгтэйг харуулдаг байгаа байхгүй. Тэгэхээр альбаа нэг амьдралын талбарууд дээр сөрөг гэсэн зүйлсүүдээ ер нь тавьж явуулж гэр бүлийнхээ тэр амар амгалан байдал руу өнгөх цаг үе нь ирсэн байгаад наа. Тэгхгүйгээсээ болоод гэр бүлд сөрөг хүйтэн уур амьсгал бүрдэж онцгүй зүйл болох гэдгийг бас илэрхийлээд байгаа. Тийм учраас өөрсдрүүгээ ирчүүд маань ер нь өнгөх шаардлагатай гол нь хүн нөгөө гэрээ засаад төрөө зас гэж ярьдаг. Бие засаад төрөө засаад бие засаад гэрээ засаад төрөө зас гэж 3 үг ярьдэн штэ. Тэрэн шиг ер нь өөрийгөө эхлээ засах хэрэгтэй, дараа нь гэр бүлээ засах хэрэгтэй, дараа нь гадаад орчин төрөө засах хэрэгтэй. Өөрийгөө засаагүй, гэр бүлээ засаагүй ээжиж гадаад ертөнц рүү төрлөө орчих юм бол та юу ч чадахгүй. Таны тэр үг хэл чинь ямар ч үн цэнэгүй. Тийм учраас та энэ дарааллыг Монголын энэ сайхан зүйрцсэн үгийг миний санаанд орж ирж байна. Тэгэхээр энэ зүйрцсэн үгийг ер нь байнга хэрэгжүүлж авах хэрэгтэй маш гоё харуулж байна. Тэгж чадсанараа хардаа энэ аз жаргалтай элбэг дэлбэг ер нь бол энэ ардаа ихнэр гуруула байгаа үстэй. Үр хөвгтүүд чинь амар амгалан, ихнэр хөвгтүүд чинь маш гоё амар амгалан тайван байх гэдэг байгаа байхгүй юу. Тийм учраас 2 дугаар бүлгийн эрэгтэйчүүд маань жоохон энэ үл үзэгдэх зүйлс дээрээ итгэж үнэмших хэрэгтэй байна. Ийм 900 ирчээд цаанаас чинь ингээд та бүхнийг дотроо шинчлээд өгөөч. Та бүхэн шинэ хүн болоод өгөөч. Тэгжээж гэр бүл чинь ингээ сайхан явах гээд байна гэдгийг харуулад байгаа юм шиг надад маш их тод харуулад байна. Би одоо эрэгтэйчүүдийн уншлаг анхуудагаал энэ миний тавьсан 2 дугаар ирээдүн дээр харуулад байна. За, Даниэл гэ карт маань сахиусан тэнгэрийн карт гарч ирсэн. Би бол гэрлэлтийн сахиусан тэнгэр бөгөөд би одоо танд туслаж байна. Oh my god. Ямар гайхалтай юм бэ хардаа. Би бүр өстой үнэхээр шок. Ер нь яагаад ч юм ингээ гэр бүл рүү орчлоо. Миний энэ уншлага маань ер нь эрэгтэй хүн рүү гэсэн штэ. Тэгсэн чинь энэ сахиусан тэнгэрүүд хүртэл ингээд гэр бүлийн хардаа Даниэл гэдэг энэ I am the angel of marriage and I am assisting in right now. Та бүхний амьдрал би гэрэл гийг авч ирэхээр хардаа би бол гэрлэлтийн сахиусан тэнгэр бөгөөд би одоо танд туслах болно гэж байгаа байхгүй юу. Энэ дээр хүртэл эрэгтэй эмэгтэй энэ хүүхдэд тэрвэрсэн байгаа энэ сахиусан тэнгэр. Тэгэхээр 2 дугаар бүлгийнх нь сонгож байгаа хүмүүс маань яалтчгүй энэ ирээдүнг маш чухал юм шиг байна. Тэгэхээр та бүхэн энийг засах хэрэгтэй. Сахиусан тэнгэр 8 дугаар сарын сахиусан тэнгэрүүд илтгээд байна. Ер нь өөрийгөө маш сайн өөрчлөх хэрэгтэйг харуулж байна. Тэгээд энэ уншлага болоод ер нь гэр бүл гэж байгаа байхгүй юу? Одоо Монголд ч маш их гэр бүл салалт болоод байна. Миний сэтгэл бас жоохон ингээд ер нь би хараад байгаач би өөрийнхөө зүгээс хийж чадахгүй ч гэсэндээ багхан ч гэсэн ингэж өөрийнхөө хийж чаддаг юмараа ингэж зөвлөгөө өгч чадсандаа бас өөрөөрөө бахархаад байж юм. Ер нь санаанд оронгүй их сайхан уншлага боллоо гэж бодож байна. Тэгээ ер нь бол эрчүүд ноён нуруу гэдэг зүйлсийг маш сайн бодол оюундаа шингээж авч явах хэрэгтэйг харуулж шүү. За тэгээд нэмэлт уншлага байна. 8 дугаар сард сайн сайхан юу тохиолдохоор байна вэ? 1 дугаар асуулт. 2 дугаар асуулт нь 8 дугаар сард таныг хүсэж байсан ажил эсвэл мөрөөдөл биелэхээр байна уу гэдгийг харж өгөхөөр шийдсэн. За 3 дугаар асуулт нь 8 дугаар сард юунд анхаарах вэ? 4 дугаар асуулт нь зөвлөгөө карт. Энэ 2 дугаар бүлгийг сонгогдсон хүмүүст маань 8 дугаар сард нь тохирсон ямар зөвлөгөө карт байна вэ гэдгийг харж өгье гэж шийдсэн байгаа. За тэгээд та бүхэн лайк, subscribe дараарай. Бусдад бас түгээгээрэй. Сайхан сэтгэлийн комент бас үлдээгээрэй гэж хэлмээр байна. За та бүхэндээ энэ сайхан юу бэлэгдээд энэ анааш гэдэг энэ карт надад тусгал гээд
бүх зүйлсийг анзаарах хэрэгтэй. Ийм магадгүй өндөр нуруутай ийм эрэгтэй хүмүүс байхыг ч үүсэхгүй байна л да. Тийм учраас сайн сайхныг бэлэгдээд эсвэл энэ гоё 10-ын зоос авахын тулд энэ элэг бүтэн амьдралтаа байхыг хүсэж 10-ын зоос хардаа ийм гоё 10 дээр ирээд шинэ эхлэл ирнэ штэ. Тийм учраас зоосны эможи бас үлдээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд холбогдох линк дээр дараад нэмэлт уншлага авч болно. За тэгээд та бүхэн маань лайк, subscribe дараад өгөөрэй. Тэгээ бусдад бас түгээгээрэй. За ингээд баяртай. Амар амгалан байцгаана уу 3 дугаар бүлгийн ирээдүйдээ тавтаа морилно. За 1-р асуулт нь 8-р сарын ерөнхий энерги ямар хувь байна вэ гэсэн байгаа. Энэ сонголтын карт маань гараад ирсэн байна. За do it your way гэсэн байна. Чи өөрийнхөө хийгээрэй гэсэн байна. Ямар нэг дарамт шалтгүйгээр зүгээр өөрийнхөө юу хүсэж чинь тэр бүхнийгээ 8-р сард хийж төлөвлөөрөө, хийж эхлүүлээрэй гэсэн мессеж орж ирж байна. За чи хизээч бусдад тааруулахаар заяагдаагүй шүү. Чи байгалийн зэрлэг эрх чөлөөтэй хүн болж төрсөн. Энэ хүч илүү сайн сайхан ертөнцийг бүтээхээр энд ирсэн хүн юм аа. Өөрийгөө сонгоно, үүнийг үргэлжлүүлэн хийгээрэй гэж шүү дээ. Тэгэхээр маш гайхалтай мессеж гарч ирсэн байна. Тэгэхээр энэ 3 дугаар бүлгийнхэн маань ер нь бас сүнслэг төрлийн ер нь өөрийгөө тодорхой хэмжээгээр ингээд ойлгож мэдэрдэг иймэрхүү хүмүүс байхыг бас үгүйсэхгүй байна л да. Тэгэхээр ямар ч байсан итгэл найдвараа илүү их нэмээрээ 8-р сард чи сайхан зүйл тохиолдох гэдэг шүү. Чи зүгээр төрөөгүй хүн шүү гэдгийг саяны мессежүүдийг эргэн санаарай. Чи зүгээр бусдад зориулагдсан хүн биш шүү гэж маш гоё гарч ирсэн биз дээ. Тэгэхээр чи байгалийн зэрлэг эрх чөлөөтэй хүн болж төрсөн. Гайхалтай мессежүүд байна. Илүү сайн сайхан ертөнцийг бүтээхээр чи энэ хорвоо ертөнцид мэндсэн хүн шүү. Тийм учраас өөрийнхөө хүссэн бүхний чи өөрөө хий гэдэг мессеж ирж байна. За нохоо гэдэг картоо 8-р сарын амтныг дүрсэлж гарч ирлээ. Нохоо loyalty үнэнч байдал нохоо угаасаа хүнд одоо ер ганцаараа амьдардаг ч бай эсвэл өөр хүүхдээ гэр бүлтэйг амьдардаг ч бай одоо монголчууд маань маш гоё амьдтыг маш их тэжээдэг болчихсон байгаад байгаа. Тэгээд энэ нохоо маань маш гоё хайрыг хүнтэй их гоё зохицож чаддаг. Маш гоё хайрыг бас мэдрүүлж чаддаг. Өхөрдөн хөөрхөн тэр амьд нь маш ухаалаг байдлаараа хүнийг бас их уяраач чаддаг юм байна л да. Муур болон нохоо гэд им хөөрхөн ер нь амьтад бүгдээрээ л хөөрхөн л да. Тэгээд ер нь хазаж иддэггүй маа гэтэл ер нь нохоо муур энэ төр бол угаасаа айгүй хөөрхөн те. За тийм учраас нохоо болол хүнд бол амт найз болж чаддгаа. Хэдий ганцаараа хин нэг нь амьдардаг ч гэсэн хажуудаа нэг нохоо амьдруулах ч юм уу эсвэл муурч амьдруулах ч юм уу эдгээр чинь бүгд ингээд хамт амьдрснараа маш гоё энергиг ялгаруулад ер нь ингээд үнэнч байдгийг бид бүхэн чи үнэхээр нохоо амьтдтаа л итгэх нь үстэй тий. Хүнд ер нь итгээд та бүхэн ингээд жоохон танихгүй хүнд ч юм уу ингээд итгээ гэр орноо орхиод явдаггүйтэй адилхан нохоо муур энтриг бол үлдэгээл явна үстэй. Тийм учраас энэ хөөрхөн амьтад чинь гэртээ цойжлоод үлдээсэн байгаад байж л байна тийм ээ. Янз бүрийн муу санаагүй хуцаал байж гэн муур бол гингнэл байж идэг те. Эзэн маань хизээ ирэх юм бол ийм хөөрхөн дүрслэл надад орж ирээд ах юм. Тийм учраас энэ 3 дугаар бүлгийнх нь бас их амьтдтай ер нь холбогддог хүмүүс бас байхыг үгүйсэхгүй байна. Муур, нохоо гэд ийм хөөрхөн амьтдаар өөрсдөө амьдралдаас авч тэжээдэг тийм хүмүүс байхыг үгүйсэхгүй байна л та. Тэгэхээр ийм гоё амьтдаа тэжээдэг ийм хүмүүст гоё санагддаг. Миний хувьд бол жоохон ингээ муур авч тэжээ гэхээр зэрэг муурны гашилтай учраас би тэжээж чаддаггүй. Тэгээд энэ дээр жоохон харамсалтай байдаг ч гэсэндээ би одоо
би өөрөө чухал учраас тэгээд ер нь одоогоор тийм муурнаас арай өөр амьтан авъя гэд нохой ч юм уу иймэрхүү амьтдыг авч тижээ гэсэн бодол байгаад байгаа. Ямар ч байсан харшил өгдөхгүй амьтан байвал их гоё юм шиг санагдаж байгаа. За тэгэхээр ингээ 3 дугаар бүлгийнхэн маань ийм гоё үнэнч анд болсон ийм гоё нохоо гарч ирсэн байна л да. За чи эргэн тойрныхоо хүмүүс чамайг урам хугалсан эсвэл өөрсдөө нэгдэг ажлаа шударгаар хийхгүй байна гэж мэдэрч байж болно. Энэ нь үнэнч байдал оршиж байдгаа. Түүнээс дутуу зүйлдээ эвлэрч болохгүй гэдгийг сануулж байна. Чи эргэлзээтэй хоёрдмол дохоо замаасаа илүү сайныг хүртэх хэрэгтэй гэсэн байна. Тий. Үнэн шударга ер нь бол бусдыг ингээд энэ жоохон сөрөг зүйлс хийж энэ эрг зүйлс хийж гэдэг ч юм уу ямар нэг байдлаар бусдыг хараад ингээд өөрөө чи ингээ 3 дугаар бүлгийнх нь айгүй дүгнэлт хийдэг юм байна л та. Тэгээд хүмүүс маань зөв зүйлийг хийж гин үү, буруу зүйл хийж байна уу? Ер нь ингээд эргэн тойрны хүмүүс чамааг урам хугалсан ч гэсэн өөртөөгөө нэгдэж ажлаа шударгаар хийхгүй байна гэж мэдэрч байгаа болвол энэ нь үнэнч байдлаа, таны дээр дотоод үнэнч байдал чинь тийж хилээд байгаа учраас энэ дээр бити нэг тэгж стресстэйж тийм их хүнд ачаа болгож бодохгүй байх нь хэвэн юм аа. Энэ бол үнэхээр өөртөөгөө төвлөрч чаддгүй хүний л өөрийнх нь тэр зан чанар шүү дээ. Тийм учраас өөрөө мянга ойлгохгүй байхад бид нь хажуугаас хэлээд юу ч ойлгохгүйтэй адилхан орхих хэрэгтэй гэж байгаа мэдрэмж төрж байна. Энэ үнэнч байдал оршиж ингээд та 3 дугаар бүлгийнх нь нохотой ижил ийм гоё сүнслэг амьтнаар төсөөлөгдөж байгаа учраас түүнээс дутуу зүйлгүй эвлэрч болохгүй. Ийм шударга бус, үнэнч бус байдлуудыг ингээд эвэргээд тэрнтэй болоод эвлэрэх нь бас зүү зогсохгүй юм аа гэдгийг бас сануулад байна л да. Магадгүй тэгж хэлэх боломжтой болвол эн чинь надад таалагддаггүй шүү. Эн чинь бас болохгүй бай шүү. Аль болго ивэр ингээд явбал бас арай зүгээр байгаа юм шиг аль хүмүүстэй марахаасаа илүү гоё ээлдэг үгээр бас хүмүүсийг бас сануулж хэлж ингэж болохгүй шүү, тэгж болохгүй шүү гэдэг утгаараа бусдад бас илэрхийлэх боломжтой юм аа гэдгийг харуулж яана л та. Дугуй байж болохгүй юм аа. Тэгэх юм бол болохгүй. Чи эргэлзээтэй хоёрдмол дохоо зангаасаа илүү сайныг хүртэх хэрэгтэй. Чи үнэхээр 3 дугаар бүлгийнх нь үнэн шударга зантай. Тийм учраас сахиусууд нь та бүхнийг чи үнэхээр сайныг хүртэх эрхтэй хүн шүү. Хоёр зан чанар ер нь хоёрдмол дохоо илрээд байгаа ч гэсэндээ бид чамайг сайн миний үр хүүхэд шүү гэдгийг мэдрээд байгаа юм шиг санагдаад чи бол сайн сайхныг хүртэх эрхтэй шүү гэдгийг мэдрүүлээд байна шүү гэж байгаа юм шиг надад санагдлаа. За үнэхээр ингээд 3 дугаар бүлийнхнийг харлаа. 10-ын зоос үнэн гайхалтай сэтгэл санаа амар амгалан мөнгө төгрөг үнэхээр элбэг хангалуун гэр бүлээрээ аз жаргалтай магадгүй энэ цусланд гараад ингээд сайхан амраа явж байгаа гэр бүл бас байхыг үгүйсэхгүй байна. Лагер дээрээ гараад гоё сая наадмаа өнгөрөөгөөд ингээд гоё аз жаргалыг илүү их мэдрээд хоёулаа хотод байхдаа их хоёр тишээ ингээд ажиллаа хийдэг байсан болвол одоо ингээд лагерт гарснараа хоёр биентэйгээ ингээд өдөр болгон хамт байгаа энэ мөчүүд нь илүү их хайрын энергиг ялгаруулад байгаа юм шиг юм гоё аз жаргалтай байгаа. 8 дугаар сарда бас энэ 7 дугаар сарда ч гэсэн үргэлжилсэн 8 дугаар сарда ч гэсэн энэ гоё энерги нь үргэлжилсээр байгаад байгаа. Энергитэй харагдаж байна л та. Маш гайхалтай. Тэгээд чөлөө цагаараа гоё өөрсдөө тэр хийх дуртай
зурах дуртай, авиас чадвараараа юу ямар нэг зүйлийг ингээд 8 дугаар сард хийж эхлүүлээд байна л та. Тэгээ ингээд лагер дээр гэж ярьсан шүү дээ энэ дээр. Тэгэхээр үнэхээр л гоё байгаль байгаа байхгүй юу? Эсвэл гоё зугаалаа явж явах үедээ ийм гоё усан будаг авч яваад ингээд зураад байгалийн сайхныг толдож бишрээд ингээд зураад гараараа үүсгэж байгаа хүмүүс бас байхыг үгүйсэхгүй. Тэндээ нэг хэд хоног ингээд амраад явж байгаа хүмүүс ингээ гоё өөрийнхөө тэр аз жаргалыг мэдрээд явж байгаа хүмүүс байхыг бас үгүйсэхгүй байна л та. Тэгээд 8 дугаар сардаа энэ бүхнээ бас ингээд өөрийнхөө авиас чадварыг бас нээхээр байна. Өөрийн чинь санаанд орж ирсэн тэр гоё шин зүйлийг барьж авахаар байна. Тэгээд дотоод сэтгэлийн амар амгалан мэдрэхээр байна. Энэ бүхэн чинь та бүхэн эргэлзээгүйгээр сууртаагаар хөдлөж байгаа шин эхлэлч юм шүү. Энэ чинь энийг л та бүхэн үргэлжлүүлэн хийгээрэй гэдэг мессеж орж ирээд ах юм. За тэгээд 2 дугаар асуулт нь ажил төрөл мөнгө санхүү 8 дугаар сард хэр байхаар байна вэ гэж асуусан байгаа. За тэгээд энэ чинь strange карт маань хүч чадлын карт гарч ирсэн. Үнэхээр гайхалтай байна. Та бүхний юу хүснэ 9 цагаан хүслэн биелэн гэдэг шиг та бүхний дотоод хүч чадал маш юм гайхалтай байгаа байхгүй юу? Энэ ян энергиудыг бүгдийг ингээ хооронд дотроо авч явж чаддаг 3 дугаар бүлгийнх нь маш тийм дотоод хүч чадал ихтэй хүмүүс байна л та. Юмны арга ивийг олж чаддаг, хүний арга ивийг олж чадна, харилцааны арга ивийг олж чадна, бусдын ив аяыг тааруулж чаддаг. Хит их долгоноор биш өөрийнхөө байж чаддаг ийм гоё хүмүүс байхыг үгүйсэхгүй байна. За тэгээд маш хурдцтайгаар энэ Knight of Wands жанчны саваа маань гарч ирсэн. Тэгэхээр мөнгө санхүү бол зүгээр та айгүй хурдцтайгаар орж ирж байна. Магадгүй та бүхэн айгүй хурдцтайгаар гал ирч хүчээд бүр ингээд мөнгөө хурдан олж авахын тулд айгүй тийм их өөрөөсөө маш их энерги ирч хүч гаргаж ажиллахаар байгаад байна л да. Энийг хитийг ихсүүлж болохгүй шүү гэдгийг бас хэлмээр санагдаад байна. Мөнгө төгрөгийн ажил төрлийн тал дээр ерөнхийдөө маш их хурдтайгаар юмаа хийж эхлүүлээд байна. Айгүй хурдан. Тийм учраас энэ дээрээ жоохон амгаагаа татах хэрэгтэй. Баг зэргийн. Тэгээд энэ 8 дугаар сарда энэ 3 дугаар бүлгийнх нь жоохон ингээд аливаа ямар нэг зүйлийг харж чадахгүй байх. Тэгээ юмс жоохон тодорхойгүй байгаад байгаа. Өөрийнхөө тэр хүч чадлыг бас өөрийнхөө тэр дотоод хүч авиас чадварыг бас зарим хүмүүс мэдрэхгүй байгаад байгаа. Жоохон юм сонирн байгаад байна л да. Энэ 8 дугаар сар руу мөнгө санхүүгийн тал дээр жоохон ингээд гаргалгаа байхгүй байгаа юм шиг зарим хүмүүс байгаад байгаа юм шиг байна л да. Энэ нарны карт маань уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр ер нь дотоод гал ирч хүч нь ингээд жоохон ундарчихсан байдалтай 8 дугаар сар руу орохоор байгаад байгаа аахгүй юу? Тэгэхээр ер нь энэс ч болоод ингээ мөнгө төгрөгөө бас яг хүссэн хэмжээгээр жоохон олж чадахгүй ийм байхаар байна л та. Тэгээд тийм магадгүй энээсээ болоод жоохон удцсан байж магадгүй ажил төрөлгүй удцсан ч юм уу, жоохон орлогогүй удцсан ч юм уу. Тэгээд тэрнээсээ үсээд нэг ажлын сураг сонслоо ингээ хурдтай эхлүүлж байгаа. Ягаад гэвэл маш их мөнгө хэрэгтэй байгаа учраас ингээд явж байгаа байдлууд бас их харагдаж байна. Одоо яах вэ? Ингэж яахгүй бол ажлын санал өөрийнх нь яг бодож исэн тэр ажил руугаа анкетыг явуулчихсан. Нөгөө ажил нь хүлээн зөвшөөрсөн. Тэр ажил руугаа маш хурдцайгаар 8 дугаар сард ажилд орохоор байгаад байгаа байхгүй. Магадгүй ажилгүй хүмүүс байвал ажилд орохоор байна. Юмыг ингээд гоё ингээд юу хийх вэ гэдэг дээр нүдэнд
төдийлэн сайн харж өгөхгүй. Бодолд нь маш олон бодол байгаа учраас бас жоохон ингээд төөрөгдлийн байдалтай бас байгаад байгаа. Тэгээд маш их зүйлийг бодож юугаад үр дүнгүй байгаад байгаа. Бодын ширв дөрв гэдэг шиг. Тэм учраас энэ мөнгө төгрөгийн тал дээр ингээд маш их бодлууд байгаад байгаа учраас тэгээд ингээд нэг ажлын сураг гараад ийшээ маш хурдцтай явж ийн л та. Ер нь тэгээд цаашдаа маш гоё өөрийнхөө хүч чадлыг олж авч чадхаар байна л та. Магадгүй энэ орсон ажил чинь та бүхний энэ гоё энэ өөртөө итгэл чинь илүү их нэмэгдэхээр байна л та бас. Тэгээд энэ юмс нэг тодорхойгүй харагдахгүй болохоор жоохон стресстэй байгаа. Маш олон зүйлийг бодоод байгаа. Тэрнээсээ болоод их юу яагаад ах юм? Маш их стресстэй байгаад байгаа. Тэгээд их юм бодож ингэж яагаад ах дими юмаа гэдгийг сануулмаар байна л та. Мөнгнөөс болж их энерги зарцуулж байгаа байдалтай харагд 8 дугаар сар руу ороод ах юм. Тийм учраас одоо та бүхэнд бол энэ нэг гоё шин дур хүслэр чи ямар ч хэсэн нэг шин ер нь ямар нэг зүйл гарч ирээд ажил төрөл чинь сайжрахаар байна л та. Тэгээд тэндээ та бүхэн бас удаан ажиллахаар тэр өөрийнхөө юу хийж чаддгийг бас цаашдаа мэдрэхэр байгаад байгаа байхгүй юу? Би бол ийм чадвартай хүн гэдэг ч юм уу. Би ийм мундаг авиаста гэдэг ч юм уу. Өөрийгөө тэр ажил дээр орсноороо ийм гоё арслан төрхөө ер нь олж авахаар ер нь ингээд дотоод тийм хүч чадлыг таньж эхлэхээр байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар ч хэсэн 3 дугаар бүлгийнхэн маань зарим нь болохоор мөнгө төгрөгийг маш хурдцтайгаар ингээд үйлдэл хийхээр байна л та. Маш их хурдна. Тэрнээсээ болоод ингээд жоохон ингээд ядрах ч юм уу, өөрийгөө жоохон ингээд сонсохгүй талууд бас ажиглагдахаар өөрийгөө жоохон хүчлээд байгаа. Тэрнээсээ болоод их ядаргаанд орохоор байна. Тэг мөнгийг бас сайн олж байгаа л да. Энэ нөгөө хүч чадлаараа ингээд мөнгийг олохын 8 дугаар сардаа ч гэсэн айгүй тийм хүчтэй энергитэй явж байгаа байхгүй юу? Би энэ ажлыг л хийнэ. Би энэ мөнгийг л олох ёстой гэдгээр ингээд явж ийн л та. Тэгээ мөнгө тэгж явсныгаа хэрд олоод л байна. Гэхдээ их ядраад байгаа энергиуд харагдаж байна. За тэгэхээр энэ дээрээс юм мөнгө санхүүгийн тал дээр жоохон өөрийгөө амраах тал дээр жоохон анхаарах хэрэгтэйг харуулж байна. За харилцаа хамтрал ямар байхаар байна энэ 8 дугаар сарда? За ер нь бол хамтрал маш их чухал байна. Хардаа хоёрын аяг, хоёрын зоос. Тэгээд энэ гурвын аяг. Ингээ дандаа аяг 2 удаа гарч ирлээ шүү дээ. Хамтрал маш их чухал байна. Ер нь бусдад хамтрал. Энэ харилцаа тал дээр харилцаа ч сайхан байхан бол та бүхний ажил төрөл хүртэл ийм гоё зүгээр нэг усны урсгал шиг зүгээр явчихаар байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр ер нь нэг саад гэхээс илүү айгүй тийм ингээд хартаа үнэн шудраг тийм гоё анд нөхдөдтэйгээ хамтарч ажиллахаар байна. Тэгээд энэ дээр бас ингээд ийм сайхан амжилттай ажиллаад явсныхаа эцэст ингээд баяраа тэмдэглэхээр илүү их дотн болохоор энэ дээр ингээд зоос мөнгийг олохоор хоёр хүн ингэж магадгүй энэ гэр бүлийн хамтрал бас байж болно. Эхнэр нөхөр хоёр байж болно. Тэг ямар ч байсан ингээ хамтрал яваад энэ нь бол ингээд харилцаа тал чинь маш гоё байна. 8 дугаар сард ерөө харилцаа хамтралын ажлууд маш ээлтэй байна. Цаанаас чи зүгээр ингээд ивээсэн юм шиг харагдаад байна шүү дээ. Энэ хамтралуудыг ивэж байгаа байхгүй юу? Угаасаа энэ хардаа хоёрын аяг хайрын карт байдэн шүү дээ. Бас л хоёрын тэгэхээр зэрэг ийм гоё үнэнч
хайр дурлалын хүмүүсийн гэр бүлийн хүмүүс хамтраад ажил хийх юм бол маш их амжилт бүтээхээр байна л да. Тэгээ харилцаа чи хүртэл ер нь их гоё нөгөө бүтээлч энерги рүү ороод ер нь нэг өсөж дэвжихэр байгаа аахгүй юу? Маш гайхалтай. За 85 Cups харилцаа тал дээр жоохон энэ нөхрүүд нь ч юм уу эрэгтэй хүмүүс маань жоохон ингээд юу яахаар өөрийнхөө тэр мэдрэмжийг жоохон баг зэргийн саад болоход жоохон саад дотгор учрлаа гэхэд жоохон ингээд тогтворгүй энергит болох гэдэг байгаа байхгүй юу. Тийм учраас энэ харилцаа хамтрал дээрээ ер нь энэ сайхан зүйл дээрээ төвлөрөх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө зүйн совныг ер нь сонсч чадахгүйгээс болоод буруу шийдвэр гаргах гэдэг магадлал бас их өндөртэй байна. Гэхдээ харилцаа хамтрал гэдэг зүйл дээр уруу гараа гарч ирнэ гэдэг чинь иймэрхүү дотоод ертөнц жоохон онцгүй байх юм бол ийм гоё зүйлс бас гарч ирэхгүй гэдгээр бас сонсох хэрэгтэй байна. Тэгэхээр зэрэг энэ дээр анхаарах хэрэгтэй. Энэ мэдрэмж өөрийнхөө тэр итгэл бүү байдлууд бусдад жоохон онцгүй тийм зүйлс ялгаруулад байдаг бол энийг болох хэрэгтэй. Энийг болцсон байвал ийм гоё зүйлсэд гарч иж шít. Хоёрын аяга, хоёрын зоос, гурван гол нь энэ ажил дээр тэнцвэрэг баланс маш их хуваараа хийж байгаа гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар ингээд цаг наргүй ажиллаад байвал бас хэцүү л байхаар. Тийм учраас гэр бүлдээ гоё цагаа үр хүүхдүүдтэй цагаа гаргахын тулд тэнцвэртэй бас ажлаа үргэлжлүүлэх нь их зөв зүйтэй харагдаж байна. За 8 дугаар сарын цагуусан тэнгэр Operate BT гинэ. Боломж гэж юм л та. Тэгэхээр энэ боломж гэдэг энэ хардаа та бүхний энэ картыг харахаар зэрэг ийм сайхан боломжууд нэгдэж энэ дээр хамтарлагын ярьсан шиг энэ дээр хардаа сахиусууд та бүхний зүгээр хүссэн боломж чинь нэгдэхэр байна гэж хэлж шít. Хардаа та бүхний хүссэн тэр боломж мөнгө бол мөнгө чинь боломжтой байна. Эд баялаг бол эд баялагч нь боломжтой. Хүссэн бүхэн чинь маш гоё боломжтой байна гэдгийг сахиусан тэнгэр маань харуулж байна. Росита гэдэг карт маань гарч ирсэн. Ингээд залуу хүүхдүүдтэй ажиллах, суралцуулах авьяас чадвар нь угаасаа 3 дугаар бүлийнхэнд байгаа. Таны энэ амьдралд ирсэн зорилго чи хүүхдүүдэд туслах, заах, эсвэл эцэг эхчүүд нь сайн сайхан зөвлөгөө өгөх чадвар танд байгаа шүү. Тийм учраас энэ чадвараа хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг харуулж байна. За тэгээд энэ 3 дугаар бүлийнх нь бол ойлгомжтой тайлбарлсан байх гэж найдаж байна. За нэмэлт уншлага орсон байгаа. 8 дугаар сард сайн сайхан юу тохиолдохоор байна вэ? 8 дугаар сард таны хүсэж байсан ажил эсвэл мөрөөдөл биелэхээр байна уу гэдгийг харж өгье гэж шийдсэн. 8 дугаар сард юунд анхааруул дээр вэ? 4 дугаар асуулт нь зөвлөгөө карт авч өгье гэж шийдсэн байна. За ингээд лайк, subscribe дараараа. Тэгээд 8 дугаар сарда сайн сайхныг бэлэгдээд эмож үлдээвэл их гоё санагдаж байна. Тэгэхээр энэ гоё үнэнч байдал нохооны эмож бас үлдээж болно. Энэ болоод үнэнч нохооны нохоо штэ тий. Хүний үнэнч амд үнэнч гоё амтан байдаг учраас ийм гоё амтныг дүрслээд 3 дугаар бүлгийнх нь нохооны эмож дарж зүрхээ бас дарж үлдээгээрэй гэж хэлмээр байна. За тэгээд лайк, subscribe дараараа сайхан сэтгэлийн комент үлдээж бусдад бас түгээгээрэй гэж хэлмээр байна. За тэгээд холбогдох линкээр нэмэлт уншлага авч болно. Та бүхэндээ амжилт хүсье.